Мобайл дата хэрхэн ажилладаг вэ? Таны ухаалаг утас, радио долгион ашиглан ойролцоох үүрэн холбооны станцтай холбогддог. Эдгээр станцууд нь дата төвтэй холбогдож, таны хүссэн датаг олж авч, ханаас ч үзэх, дамжуулах, холбоотой байх боломжийг олгодог. Мобайл сүлжээг бий болгох нь асар их хүчин чармайлт юм. Компаниуд улс орон даяар үүрэн холбооны станц барихын тулд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж сүлжээний хүч хамар хүрээг баталгаажуулдаг. Тэд илүү хурдан найдвартай холболтыг хангахын тулд 5G зэрэг хамгийн сүүлийн технологиг гарсан даруйд нь ашиглах болдог. Интернет холболт нь олон улсын сүлжээнээс өгөгдлийн урсгалыг худалдан авахаас эхэлдэг. Энэ өгөгдөл нь дэлхийд яарах далайд орох кабель, дата төвүүдээр дамжин таны төхөөрөмжөнд саадгүй холбогддог. Мобайл сүлжээг засварлах нь хямд зүйл биш ээ. Дэд бүтэц засвар үйлчилгээ 24/7 үйл ажиллагаанд тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингэснээр таны холболт хэдийд чамаагүй хүчтэй, найдвартай байх боломж бий болдог. Энэ видеог үзэж байхдаа ч зардал урсаж байна гэсэн үг юм. Дата ашиглалтын талаар сонирхож байна уу? Энэ нь таны онлайн хийж байгаа зүйлээс шалтгаална. Хайлт хийхэд бага дата зарцуулдаг бол видео цацах эсвэл онлайн тоглоом тоглоход илүү ихийг зарцуулдаг. Жишээлбэл 1 ГБ нь танд 2 цаг орчим HD видео үзэх боломжийг олгоно.